Энэ удаагийн зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл маань өөрөө бас улсын их хурлын даргын чөлөөлийн аяны хүрээнд бас хийгдснээр онцлогтой. Чөлөөлийн маань илүү бизнес эрхлэх орчныг тэлсэн, тий, хоёрын хвшлээ орон зайг нэмэгдүүлсэн, төрийн үүрэг оролцоог бизнесийн одоо орон зайнаас зохих хэмжээгээр хязгаарлах тийм зүйлсийг одоо тусгаснаар бол онцлогтой байна. Зөвшөөрлийн тухай хуулийг одоо дахин одоо шинжилэн найруулах асуудлыг одоо улсын их хурлын даргаас санаачилж байгааг бол маш цаг үе болсон зөв асуудал гэж ингэж одоо харж байна. Хуулиар хязгаарласан зүйлүүдийг хууль давсан журмууд гаргаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ одоо шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ учраас энэ хуулийг хэрэгжүүлэх хүмүүстээр хариуцлагын асуудлыг нь бас давхар чөлөөлөе гэдэг юм дээр оруулаад явах хэрэгтэй гэдэг. Харилцаа холбооны салбар бол зураг төслөө боловсруулахаас ахгуулаад сүлжээ барьж байгуул бүх процесс барилгын салбартаа давтчихж байгаа. Тэгэхээр энэ давхарлыг ерөөсөө арилгах нь энэ чөлөөлөе гэдэг одоо үйл ажиллагаанд бол их үн нийцнэ гэж бодож байгаа. 371 төрлийн зөвшөөрлөг олгож байгаа юм бол тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл, за мэдэгдлийн түвшинд бас юм шин ойлголтыг оруулж ирж байна. Бизнесийн эрх чөлөө нь 176 улсаас 79 байгаа. Энэ үндсэндээ төр аж ахуй нэгжүүдийг боодог, аж ахуй нэгжүүдэд эрх чөлөөг нөгдгүү гэж дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр улсын их хурлын даргын чөлөөлөл санаачлагыг бол барилгын салбар бол 100% дэмжиж байгаа. Зөвшөөрлийн хуулийн гол зорилго нь бол нэгдүгээр зөвшөөрлийн тог багасгах, хоёрдугаар цахимжуулах. За тусгай зөвшөөрлийг ингээд цахимаар болгодог болгож байна. Цахим бол үнэхээр зүйтэй, энэ бол бидний одоо явах ёстой зам. Хүссэн болгоны бас яг энэ хуулийн төсөл өргөн баригдсан хуулийн төсөлд бас тусгагдаагүй учраас энэ хүрээнээс хальчих учраас зарим нэг зүйлүүдийг бол тусад нь нэмж хойно өргөн барих одоо эсвэл одоо өөр ямар шоу болцоо боломж байна гэдэг талаар нь судлах шаардлагатай байна гэж харагдаж байгаа. Саяны 3 өдөр болж өнгөрсөн хилцүүлгийн нэг сайн тал нь салбараа хилцсэн. Салбараа хилцсэний цаана тухайн салбарт шийдвэр гаргаж байгаа төрийн байгууллагууд мэдээлэл танилцуулаад тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд өөрсдөө тулгамж байгаа бэрхшээл, саад одоо тусгай болон бусад зөвшөөрлүүдийг авахд гарч байгаа хүндрэл, бэрхшээл, хүн суртал, за бүрдүүлэх материалын талаар учирдаг бодит саадуудыг ярьж хийж байгаараа их ажилтнуудтай болж байгаа. За дээрээс нь зөвхөн хилцүүлэг хийгээд иргэдээс бол санал авчихна гэж бол байхгүй. Энэ ч бол хязгаарлагдмал. Тийм учраас одоо холбогдох нийгмийн сүлжээ, сошиал сувгуудаар бол яг QR код бүхий асуулгыг бол тарааж байгаа. За энийг нэг санал авна. За мөн одоо улсын их хурлын өөрийнх нь одоо үндсэн хуулийн төсөлд санал авдаг арга хэлбэр болох парламентын сайт дээр байгаа, өргөн мэдүүлсэн төсөл дотор байгаа төсөл дээрээ бид нар мөн одоо иргэд олон нийтийн саналыг авч байгаа.